За 20 дугаар бодлого. Холцын бодлогоно. За алтбаа зэсийн холимгийн хайш байна. За нэгдүгээр хайш нь болохоор 1 харьцах нь 2 алтсан хэмжээ. За хоёрдугаар хайш нь 2 3 харьцаатай алтсан хэмжээ. За тэгвэл хоёр хайснаас хэсэг тасалж аваад нийлэхэд 19 грамм жинтэй алтан 7 зэс нь 12 7-г харьцах нь 12 хэмжээтэй ийм шинэ хайш гаргаж авахын тулд нэгдүгээр хайснаас ямар хэмжээтэй авах зохих вэ гэсэн бодлоо. За тэгээ энэс холцын намыг бичиж сууд явууч штэ. За энэ нэгдүгээр хайш гэдэг юм чинь хоёрдугаар хайш гэж. За нэгдүгээр хайшны энэ зөвхөн бид нар алтны эзлэх хэмжээг тооцож. Нэгдүгээр хайшны одоо энэ орц цул юу авах вэ? 3-ны 1 нь алт. 3-ны 1 алт. 1 2 хэсэгт нь 3 хооцны 1 хэсэгт нь алт гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл 1 хэсэг нь алт, 2 хэсэг нь зэс гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг л 3-ны 1 нь алт. За хоёрдугаар хайшны бол энэ нийт бол 2 3 харьцаатай юм чинь 5-ны 2 нь бол алт байна. 5-ны 2 нь. За эндээс x хэмжээтэй эндээс y хэмжээтэй таслан аваад нийлүүлэх юм бол манай шинэ хайш гарч ирнэ. За шинэ хайшны алтны эзлэх хот бол 19 чинь 7 12-ийн харьцаатай гэж юм чинь нийт нэмээд 19 19-д 7 алт. 19-д 7 хэсэг нь 19 хоосон 7 хэсэг нь алт байгаа. За тэгээд энэний хэмжээ нь болохоор 19 грамм 19. За энэс холцын томьёо бичиж шууд юм болно шүү дээ. Энэ хоёрын үржимтэй энэ хоёрын үржим нэмсэн нь энэ хоёрын үржимтэй нэмсэн. За тэгэхээр 3-ны x дээр нэмэх нь 5-ны 2-ыг тэнцүү 19-ний 7-г үржих нь хариуцлаж байна. За мөн x хэмжээтэй юм дээр y хэмжээтэй нэмээд 19 грамм гарч байгаа чинь x дээр нэмэх нь y чинь 19 гэсэн үг дээ. За эндээс энэ хоёрыг гарч систем бичлэг болчихлоо. За 15-аар нэгдүгээр бичлэг 15 үржүүлэх чинь тэгэхээр чинь 5x дээр нэмэх нь 6y тэнцүү 7-г үржих нь 15 байх уу 7-г үржих нь 15 байна. За дараа энэ бол юм байна. 7-г үржих нь 15. X дээр нэг 19 чинь нэг чинь 5x дээр нэмэх нь y тэнцүү 35 105 үржин гэж очих нь 105. За одоо энэ хэсэг чинь бол 19 байгаа шин энэ орлого тавьчих. Тэгэхээр яг 5-ыг үржих нь 19 нэмэх нь y тэнцүү 105. За эндээс y тэнцүү болох гэхээр за 5-9 45 95 гэж чинь y нь 10 юм байна. За бид нар бол нэгдүгээр хайшнаас ямар хэмжээтэйг авах зохих вэ гэсэн. Тэгэхээр y нь 10 чи x нь тэнцүү хэдвэ гэдгийг олж хэвээр. Энэ 10 ишаагаас хаслаад тэгэхээр x тэнцүү 19-оос 10-ыг хасаад x тэнцүү 9 грамм. Нэгдүгээр хайшнаас 9 граммыг авахд хоёрдугаар хайшнаас үлдсэн буюу 10 граммыг аваад нийлэх юм бол манай бодлогын нөхцлөөсөөр 7-г харьцах нь 12 хэмжээтэй алт цэсний холимог хайш гарч ирнэ.